Christmas Bread тавтан оролцоно. Өнөөдөр би та нарт нойтон хөрөнгөний сэндвичний талхыг яаж хийх зааж өгье. Нойтон их хөрөнгөө гаргаад урд ороо нь доор хойж 8-аас 12 цаг тэжээгээд арвижуулаад орхин өрөөний температурт. За тэгээ энэ талх маань нэлээд уддаг учраас өглөө эрт хийгээрэй гэж зөвлөмөр байна. За эхлээд хуурай зүйлүүдэд гутах чинь гуйрал, бурам, тэгээ дээрэс нь давсаа. За бурам байхгүй бол яг уу элсэн чихэр хийж болно. Зэгэн болж хийсэн болно доо. За энийг ингээд сүү устайгаа холиод дөнгөж одоо хуурай зүйл нь найртал нь хутгана. Түүнээс илүү бол хутгахгүй. За ингээд хутгаад гурлаа дэвтээгээд 30 минут орхичин өрөөний температурт. За тэгээд 30 минут амарсны дараа энэ маань бол ингээд гурил маань дэвтцсэн байна. Энэ нь болохоор зэрэг autolyse гэж хэлдэг. Өөрийгөө хайлуулах гэсэн утгатай үгэлтэй нэгсэн доо. Тэр нь болохоор нөгөө нойтон зүйлтэй холигдохоор гурил маань энзимүүд нь идэвхжээд ингээд гурил маань боловсрч эхэлж яадаг. Гэхдээ жинхэнэ autolyse гэдэг нь болохоор зөвхөн ус гурил хоёр холддог юм а. Тэгэхээр тэр талаар бол тусны хичээл орно. За ингээд нөгөө хөрөнгөө хэмжээд нөгөө дэвцэн гурилтайгаа холино. За хэрвээ хөрөнгө чинь шингэн талдаа байх юм бол зуурмаг нь ингээд эндүү шингэн болоод байх юм бол жоохон гурил нэмж болно. Халбахаар. Хэрвээ нойтон хөрөнгө чинь өтгөн талдаа байгаад ингээ холихоор зэрэг зурмаг нь дэндүү өтгөн болоод байх юм бол халбахаар ус игээд зөөлрүүлээд хүссэн одоо зөөлөн хатуу байдалтай хүргэж болно. Тэр нь битгий их санаа зовоорой. За ингээ масла сайн одоо нөгөө нойтон хөрөнгө маань зурмагтайгаа сайн нийлсний дараа масла хийгээд утгаж ийн. Энэ бол нэлээд тийм зөөлөн маслагаа. За хэрвээ энэ нь төвөгтэй санагдаад байх юм бол хамаагүй. Хамгийн ихний хэсэг дээрээ хайлуулсан масл хийгээд утгацсан ч болно. За ингээ масла сайн нийлүүлж утгасны дараа нөгөө амраагаа сунгаж татах аргыг бол энд хэрэглэнэ. Тэгэхээр ингэж сунгаж татахдаа айл болох одоо тэр гурилын одоо сунж байгаа тэр хэр хүртэл одоо эсэргүүц чинь тэр хүртлээ сунгаараа тэрнээс цаашаа илүү бити сунгаараа. Тэгэх юм бол нөгөө цавлаг маань задраад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ маань ингэж сунгаж татаж амрааж байгаа маань энэ гурилын маань зуурмгийг сунах чанартай болгож байгаа. Их сунах чанар сайжрах юм бол хий их хуримтлагдах боломжтой тийм сэвсгэр агаар сайтай талах болно гэсэн үг. За ингээд энэ аргыг бусад талхан дээр хэрэгжилж болно. За ингээд 3 удаа давтсны дараа бүр яарад ах юм бол яг 2 удаа хийж болно. Та нар анзаарж байгаах ингээд сунгаад татаад байх тусмаа зуурмаг маань ингээ сайхан гөөлгөөр тэгээд нэг гаранд наалтахгүй одоо гурилтайгаа ингээд ажиллахад амархан тийм хэлбэр чилжиж байгаа. За 3 дахь сунгалтын дээр болохоор зэрэг цонхны цаасны сорилтыг үзэж байгааг анзаарсан баха. За одоо ингээд өрөөнд 2-оос 3 цаг хөөлгсөний дараа талхаа хийвлэх гэж байна. Тэгэхээр энэ болохоор зэрэг дөрвөлжин одоо 2 ширхэг дөрвөлжин одоо сэндвичний талхны зурмаг байгаа. Миний зурмаг бол нийтдээ 1600 г буюу одоо 2 талх нь 800 г-тай юм 2 талх гарч илээ. За эхэндээ болохоор зэрэг хэвлэхийн өмнөх хэвлэлт гэж байгаа. Энэ дээр болохоор сунгад татаад ийм бөөрөнхий хэлбэрт оруулчихнаа. Нөгөөх нь болохоор ийм тогтоо хэлбэрээр ингэж хуйлж агаад мөн одоо бөөрөнхий хэлбэрт оруулчих болно. Та өөрөөхөө ямар л байдлаар бөөрөнхий хэлбэрт оруулж ийн болно. Ямар ч байсан хамаагүй. За ингээ 20-оос 30 минут өрөөний хэмд амрааж байгаа. Энэ болохоор зэрэг нөгөө цавлаг чанар улам сайжруулад дараа нь бол талхыг хийвлэхэд талх маань одоо дээшигээ цавлаг чанар нь сайн учраас дээшигээ хөнөө гэсэн үг. За ингээд хуйлаад сайхан ингээд чанган шиг татаад хуйлаад өгөхөр нэг их том хий хоорондоо үсгүүгээр цагаан талх болно. Тэгээд энэ зураг маань өөрөө ингээд ажиллахад тийм их амархан зураг байгаа. Хоёр талын ингээд сайхан чимгээд илүү дутуу хий байвал яг шахаад өчөж болно. За ингээд тослсон савндаа хийгээд гэлгар удаар хучаад алчуураар чутсан болно.
За ингээд өрөөний температурт нэг 4-5 цаг ч юм уу 50-75%-аар нэмэгдтэл нь ингээ хөөлөгчнөө. За энэ талхыг бол зөсгөж жоох асуудалтайсан ягаад гэвэл юм дөрвөлжин саунд байгаа болохоор утга маань тээглээд нөгөө тэгүрийн зурамга нь бол нэлээд жоохон тийм маслтай учраас тийм арай жоохон тийм утганд наалдаад гэх юм уу да. Тэгэхээр зэрэг утгаа би хуурай гуралд түрхээд тэгээд зүсгээр арай сайхан болж илээ. За дээрэс нь өндөгний зурмгаар бол цаг багсаараа ингээд арчилт гинэ. За энэ болохоор зэрэг дан өндөг байж болно. Өндгийг устай хоолж болно. Өндөгний шарыг устай хоолж болно. Өндөгний шарыг сүйтэй хоолж болно. Бүр өндөг байхгүй бол яггүй маслаа түрхсэн ч болно. За ингээд 100-аа эхлээд урдчлаад 45-аас 60 минутын өмнө халаасан байх шүү дээ 220 дээр. Тэгээд сайн халсны дараа талхаа хийн шүү. Хүйтэн цуухан талах хийхгүй. За тэгээд дараа нь галаа бууруулаад 190 болгоод дахиад нэг 15-20 минут илүү жигнэн. Хэрвээ хатгадаг тийм хэмждэг халуун хэмждэг юм байгаа бол талхаа хатгаад үсэх юм бол дотор талынх нь халууныг нь бол хэмжээд нэг 99-100 градустай байх юм бол болсон гэж үзэж болно. За ингээд талхаа ямар ч байсан сайн хөргөх ёстой. Халуунаар нь идэж болохгүй. Ингээ өндгөөр арчсан маслтай болохоор маш сайхан өнгөтэй. Үнэр гэж бол чихтэйхэн сайхан масл үнэрсэн юм талх байгаа. За ингээд би талх хийсээрээ орой боллоо. Энэ талхаа сайхан ингээ хөргөөд орчихно. За өглөө нь би одоо ингээ талхаа зүсч та нарт үзүүлье. Гадар нь бол их сайхан зөөлхөн. Ер нь бол нойдоо өргөний талхаа. Гадар бол нэлийн орчигноор болдог. Энэ нь болохоор маслтай учраас гадар нь тийм зүсгэд бол амархан, зөөлхөн. Тэгээ үнэр бол маш сайхан, дотор тал нь хийн бол жигтгэн хуваарлагдсан. За ийм сайхан талх болсон байна. Та нарт ингээ ойртуулж үзүүлж байна. Их сайхан үнэртэж байна. За ингээд харахад бол ингээд нэг сайхан сэндвичний талхтай боллоо. Энэ болохоор элсэн чихэртэй, бурамтай, тэгээд дээрэс нь маслтай болохоор зэрэг бас сүү орсон болохоор нөгөө хашуу амтын дарж байгаа болохоор хүүхдүүд маш их дуртай энд. Тэгээ нэгэ шараад янз бүрийн юм түрхээд сэндвичээ хийгээд идээрээ. За та бүхэн ингээд бас нэгэн талхыг яаж хийх сурлаа. Энд мөн янз бүрийн арга хэрэгжилж байгааг мөн өөр талхнууд дээр хэрэгжилж болно шүү. Талхаа амтархан хүртээрээ.